Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын жуулчлалаар Абу Даби хотноо Оросын холбооны улс болон Украиний хооронд яриа хэлэлцээ болж 2 өдрийн хугацаанд явж өнгөрсөн. За гэвч энэхүү яриа хэлэлцээний үр дүнд ямар нэгэн дайныг зогсоохтой холбоотой ахиц дэвшил гараагүй байна. За гэхдээ хоёр талуудын зүгээс ослогцдыг харилцан солилцох асуудлыг ярилцсан байна. За үүний үр дүнд хоёр тал харилцан нийтдээ 157 ослогцдыг солилцохоор тохиролцсон байна. За энэхүү ослогчдыг хүлээн өгсөн тохиролцоо явагдсан гэдгийг Украин болон Америкийн нэгдсэн улсын албан тушаалтнууд болон Оросын холбооны улсын батлан хамгаалах яам бүрэг гарагт баталгаажуулсан. Оросын төрийн мэдээллийн РИА агентлаг батлан хамгаалах яамны мэдээллийг иш татан мэдэгдэхдээ Оросын холбооны улс Украин тус бүр 157 цэргийн ослогчдыг солилцсон гэж мэдээлсэн байна. За Курск мужаас 3 энгийн иргэнийг мөн Орос руу буцаасан гэдгийг мэдэгдсэн. За энэхүү яриа хэлэлцээнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг хүргэн Жерард Кушнер болон Америкийн нэгдсэн улсын жуулчлалын багийг удирдсан ерөнхийлөгчийн тусгай элч Стив Витков нар оролцсон. За тэдний хувьд дайныг зогсоох инхийн хэлэлцээ хийхэд чухал ажлууд үлдсэн хэдий ч ослогчдын солилцоо нь доктортой дипломат ажиллагаа бодит үр дүнд хүргэж Украины дайныг зогсооход хүчин чармаалтыг ахиулж байгаа гэдгийг мэдгдсэн байна. За мөн Америкийн нэгдсэн улс Оросын хамтын ажиллагааны бэхжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарсныг онцолсон. Америкийн нэгдсэн улсын Европын командлын мэдэгдэж байгаагаар хоёр тал 2021 оноос хойш зогсоосон өндөр түвшний цэргийн салбар хоорондын яриа хэлцээгээ дахин эхлүүлэхээр болсон байна. За пүрэв гарагийн уулзалт дуусгаас өмнө Оросын төлөөлөгч Кирилл Димитров төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл хүргэхдээ бүх зүйл сайн эрэг чиглэлд урагшилж байна гэж мэдгдсэн байна. За мөн Оросын холбооны улс болон Америкийн харилцааг сэргээх идэвхтэй ажил хийгдэж байна. За үүнд эдийн засгийн асуудлаар Америк Оросын ажлын хэсэг багтаж байгаа гэдгийг хэлсэн байна. Мөн тэрээр Европын орнууд үйл явцыг тасалдуулж хөндлөнгөөс оролцсон гэдгийг шүүмжилж мэдгдсэн. Харин Украиний ерөнхийлөгч Зеленский энэ асуудал дээр тун болгоомжтой хандаж байгаа гэдгийг хэлээд яриа хэлцээний үйл явц мэдээж амар биш боловч Украин улс аль болох бүтээлч байдлаар яриа хэлцээнд орохыг оролдож байна. За бид илүү хурдан үр дүнд хүрэхийг хүсэж байгаа гэдгийг хэлээд Киевт айлчилж байгаа. Польшийн ерөнхий сайд Дональд Тускийн хамт хэвлэл мэдээллийн хуралд оролцож мэдээлэл хийсэн. За гурван талд яриа хэлцээний эхний шат 1-р сарын сүүлээр болсон боловч газар нутгийн асуудлаар баг зэрэг ахиц гарсан. За Москвагийн хувьд Киевээс одоогийн байдлаар газар нутаг шаардаж байгаа. За өөрөөр хэлбэл өөрийнх нь хяналтанд байгаа газар нутгийг буцааж өөрт нь өгөхийг шаардаж байгаа. За энэ нь Донецк мужийн 5/1-ийг буцаан өгөхийг шаардаж байгаа гэсэн ийм мэдээлэл ярьж байгаа. За Зеленскигийн засгийн газар мэдээж их хэрэг өөрийн газар нутгаасаа Оросын холбооны улсад тавьж өгөх сонирхолгүй байгаа. За үүнээс болоод яриа хэлцээ бодит ахиц дэвшил гарахгүй байна. За Украиний хэлцээрийг удирдах байгаа ерөнхий төлөөлөгч Рустем Умерийн мэдээлж байгаагаар 3 талд яриа хэлцээ эх 7 хоногудад үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна. Ерөнхийлөгч Зеленский шатны яриа хэлцээрийг Америкийн нэгдсэн улс зохион байгуулах магадaltaй гэж мэдгдсэн байна. За пүрэв гарагийн яриа хэлцээ 2-р сарын 24-нд болох 4 жилийн дайн байлдааны үйл ажиллагаа болохтой тохиож байгаагаар онцлогтой юм байна. За тулааны талбарт гарсан хохирлын талаарх мэдээллийг талууд төдийлөн мэдээлэхгүй байгаа. За гэвч энэ 7 хоногт Украины талаас ерөнхийлөгч Зеленский 2022 онд Оросын холбооны улс бүрэн хэмжээний тавталгаа эхэлснээс хойш нийтдээ Украины 55 мянган цэрэг ам өргөцсөн гэсэн ийм тооцооллыг олон нийтэд илгэсэн байна. За тэрээр мөн үүний зэрэгцээ мянган хүн ор сургаггүй алга басан. За хоёр талыг яриа хэлцээ суухад хүргэсэн гол зүйл нь хүний эрдэнэт амьд үргэцээр байгаа явдал юм а гэж хэлж байгаа юм. Хэдийгээр ослогцдыг харилцан солилцох үйл явц дууссан ч гэсэн хүчирхийлэл үргэлжилсэн хэвээр байгаа юм байна. Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдэхдээ Оросын нисгэгчгүйн онгоцны шөнийн тавталгааны улмаас өндөр настай 2 эмэгтэй шархтаж орон сууцны барилга, офисын барилга, мөн цэцэрлэгийн барилга эвдэрч сүрсэн гэдгийг мэдгдсэн. Киев хотын ойролцоох нэгэн бүс нутагт эрэгтэй шархтсан гэсэн мэдээллийг бүс нутгийнхын захирагч нь олон нийтэд хүргэж байгаа. За мөн Украины агаарын цэргийн хүч нь Оросын холбооны улс Украин руу 2 баллистик бужин 193 нисгэгчгүй онгоц харавсан. За мөн агаарын тавталгаанаас хамгаалах хүч нь үүнээс 156-гийн буудан унгаасан гэсэн ийм мэдээллийг хэлж байна. За Оросын цохилт нь өвлийн хамгийн өдрүүд тохиож байгаа үеүүдэд болж байгаа. За ингэснээр Украины нийслэл олон зуун байшин барилга, эрчим хүчний хангамж тасалдсан байдалтай байна. За Киев хотын захирагч Виталий Кличкогийн хэлснээр 1100 орчим барилгыг дулаанаар
гаргадаг эвдэрсэн цахилгаан станцыг засахад 2 сар шаардагдаж магадгүй байна. За мөн лав гарагт Оросын хүчин Украиний зүүн хэсгийн Дружкова хотод цохилт өгсөн хүн ам ихтэй цуглардаг зах дээр бол тухайн цохилт өгөгдсөн ингээд 7 хүн амнасаа алдсан гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. За Донецкийн захирал Вадим Плешкин ийм мэдэгдэж байгаагаар лав гарагийн өглөө ердийн хөл хөдөлгөөн ихтэй үед захыг чиглэсэн одоо бөмбөгдөл болсон ингээд 14 хүн бас шархсан гэдгийг мэдэгдэж байгаа. За энэ одоо бөмбөгдөлт болон агаарын товтлогоонд өртсөн түүнээс одоо хохирсон хүмүүс дотор хамгийн ахмад настай хохирсон хүн нь 81 настай хүн байсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол дайныг зогсоох сонирхолтой байгаа учраас зуучлалыг тэргүүлэн явуулж байгаа. За хоёр талыг бол яриа хэлцээний ширээнд суулгаж тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрэхийг зорж байгаа ч гэсэн одоогийн байдлаар бодит ахиц дэвшил бол хараахан харагдахгүй байна. За мэдээж хэрэг аюулгүй байдлын баталгаатай холбоотой асуудал дээр Америкийн нэгдсэн улс нэлээд бас асуудалд бол бүтээлчээр хандаж байгаа. За аюулгүй байдлын баталгааг хангах чиглэл Украинтай бол хамтарч ажиллах ийм сонирхолтой байгаагаа аль хэдийн илэрхийлсэн. За гэхдээ газар нутгийн асуудлаар талууд тохиролцоонд хүрэх нь яриа хэлцээрийг бодит байдалд одоо хүргэх. За энхийн яриа хэлцээр тогтоох. За цаашдаа бол дайныг эзлэхэд чухал нөлөөлөл үзүүлэхээр байгаамаа.